Is there anything you don't like about Japan? Anything you don't like about Japan? Yes. So, is there anything you don't like about Japan? 私の中国人です。中国人。 Октод юунд ингэж зогсно вэ гэхээр шүү дээ. Орон гэргүй хүмүүс амьдэрдэг. За энэ удаагийн влог бичлэг хийж болохгүй газраас эхлүүлж байна. Энэ бол Токиод Америк хэлж. Та Япон улсаас Америкийн виз мэдүүлэхийг хүсдэг бол дараах дугаар болон бичлэгний дөрөх линкээр холбогдоорой. За нарт хорвогийн нэгэн өдрийн мэндийг хүргье. Яг одоо дэлхийн хамгийн их хүн зорчдог Шинжуку стейшн дээр ирсэн байна. Их хүн зорчдог гэдэг нь нэг өдөрт 3 сая 600 мянган хүн зорчдог. Энэ нь Монгол улсын хүн амтай тэнцүү. Тэгээд одоо энэ нэг төв гарцсан байна. Энд нэг гарц байна. Тийшээгээ ингээд нэг төв хоёр гарцсан энэ байна. Нийт 200 гарцтай. Энэ газар одоо би юу хийх вэ гэхээр оройных нь амьдралыг нь танилцуулаад тэгээд энд гудамжаар явж байгаа Япон. За ер нь гадаад хүн л таарах. Гадаад хүмүүсээс нэг асуулт асуунаа. Асуулт асуугаад бас юм өгнө. Одоо цагаансаар болж чинь асуулт асуугаад гар хоос үлдээгээд юм явах гэж дод та бүхэн дороимон цувралыг үзчихсэн бол энэ дорояки гэдэг амттан байдаг. Энийг асуултанд хариулт оролцсон хүмүүстээ өгнө. Гэхдээ нэг аюу гарч ирж байна. Нэг тулгамдсан асуудал гарч ирж байна. Надад юу зураглаач байхгүй байна. Би бас энд байдаг таньдаг монголчуудаа ра хийлхий гэж бодоогүй. Ягаад тэгэхээр бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн ажилдаа завгүй байдаг учраас бас Японы соёл бусдаа саад болохгүй байна гэдэг соёлоо дагаад өөрөө ингэж юугаа камерын хөлтэй уцтайгаа бичлэг хийх гэж байна. За яг одоо миний ард байгаа газар бол та бүхэн мэднэ. Америкийн Нью-Йорк хотод Times Square гэдэг шинэ жил тэмдэглэдэг алдартай хүн болгоны очиж үзэх хүсдэг газар байдаг бол Японд яг түүнтэй адилхан Times Square гэдэг газар маань одоо энэ байна. Шинжэхгүй стейшн дээр байдаг. Зя. Дэше явуулж харуулъя. Доороо ингээ метроных нь шугамуд явж байгаа. Маш олон метроны шугам явдаг. Times Square гэдэг тэр байна. Тэгээд энэ 2 хоногийн өмнө Токиод маш их нэвсэтэл зас орсон. Токиод зас орно гэдэг бол ер нь ховор үзэгдэж жилдээ нэг юм уу 2 удаа ордог. Тэгээд их багаар ордог. Энэ жилийн зас бол тончиг ингээд чанартай орсон нэг 2 хоногийн дараа засны уулмөр байгааг илтгэж байна. За энэ маань ингээд бичлэг хийгэж байгаа цаад болоод байгаа учраас карманда хийчээ. Тэгээд Америкийн Нью-Йорк гиснээс сая бичлэг Америкийн элчин дээр хийсэн. Үүний учир нь бол та бүхний ихэнх нь мэдэхгүй байх. Би бас визтэй холбоотой ажил хийдэг. За яагаад карманда хийж байгаа вэ гэхээр албаар хог гаргаж байна. Та бүхэн нэг юм хэлэх гээд Токиод Японд 2 зүйл та гудамд хайгаад олохгүй. Өдрөө очих ховор гэхдээ олдно. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт хогийн сав, хоёрдугаарт сандал байдаг. Тэгэхээр бид нар хогоо гаргасан болвол гэртээ очиж ангилж хайдаг юм аа. За энэ бичлэгийг үзчихвэл та яг одоо ингээд Токиогийн гудамаар настай алхаа явж гин гэсэн үг шүү. Хаанаас үзчихсэн хамаагүй. Ингээд 3 сая 600 хүн шүү дээ. Монгол улсын хүн ам. За яг монголоор ингээд зүүрлээд хэлэх юм бол биш үү? Монголын хамгийн том автобусны буудлал бол Даргон, Багшийн дээд. За Багшийн дээд дээр 3 сая 600 хүн өдөрт хожигнээд гэсэн үг. За одоо миний хараа зогсож байгаа газар бол монголоор бол 8 шарга заяа. Мөнгөө солихоор бол дааж мэдээж энэ төгрөг бол байхгүй. Гадаад руу Японд амьдардаг монгол хүн та одоо жишээ нь Сингапур за ямар ч улс байдیں۔ Тэ Нарита болон Канада онгоцны буудлын дээрээс солихоос илүү тэгээд олон юуны сонголттой байдیں۔ Одоо жишээ нь энд байна. Жишээ ингээд энэ гудам ингээд тэр чигээрээ байдаг. Ниши Шинжикуд байдаг юм газар. Монголоор бол яг 8 шарга гэсэн үг байдгийн шүү.
Гэхдээ яг аялагчийн хувьд хэлэхэд биш үү? Йене авч чад тухайн улсаас солилцсон бас зарим улсад илүү давуу тал болдгоо. Энд нэг гой гот юм байд тийш орох уу? Өдөр чи хитчих өдөр үлээ. Өдөр чи 2 дахь өдөр баха. Ийм бүрхэн жижигхэн газар зайгаа ашиглаад Япончууд бас орой ууд суудаг нь ажиллаараа ууд суудаг нь бас өөрийнх нь соёл байдаг. Excuse me. Жуулчтай хамтартай бас гой годон байдаг энэ зэрэг зяа. За тэгээд годомных нь үзүүр нь ингээд энэ талтаа ингээд дуусж байгаа юм. Энд 7 гэдэг ер нь хаачтай. Одоо яг 7:30 болж байгаа учраас хаасан байдалтай байна. Тэгээд нэг юм санчлаа. Хятад руу явхаар бол Японоос байж болох хамгийн айгүй ашигтай газар бол энэ байсан шүү. Японоос Хятад руу явхад хямдхан бөгөөд амар хүмүүс их явдаг. За Япон бол мэдээж J8 буюу өндөр хөгжилтэй дэлхийн топ 8 орнуудын нэг боловч яг одоо ингээд Шинжуку бол Японы зүрхэн Токио, Токиогийн зүрхэн Шинжуку багхгүй юу. Энд ингээд бас юм орон гэргүй хүмүүс амьдардаг. Картонын цаас ингээд өөрийнхөө амьдарч болох, нөмөрж болох бүх юмаа ингэж тавиад авчираад тэнцэл хүүхдийн тэрэг мэргээр ингэж хаалгаа хийсэн байна шүү дээ. Цаашаа ороод ингэж амьддаг. Одоо гэхдээ яг нөгөө 7:30 болж байгаа болохоор яг энд ирээгүй юм уу? Унтаж эхлэегүй байна. Орой нэг 10 өнгөрөөгөөд энэгээр явхад бол яг энэ хэсгээр ингэж илүү хүмүүс унтаад байж идэг. Гэхдээ мэдээж ямар ч нөгөө гим хооргүй та бүхэн бол өөрсдөө нь өдөж хоргоож илүү аш гаргахгүй бол яадаг ч вэ? Энэ тамхины цэг байна. Тамхины цэг Японд бол яг хоо одоо годом тамхи татвал илэрхий айхтар камераар хараад торгоод ахна байдаггүй ч гэсэн ерөнхийдөө аялаад гудмаар явж байгаа бол ийм тамхины цэгтэй газар нь та бүхэн ороод татаад байж ивэл зүгээр шүү гудманд ил татхынхаа оронд. За энэ болохоор Кабукчо Ичибангай гэж. За Шинжукугийн бас одоо бүр Шинжукугийнхаа зүрхэнд ирсэн заяа. Шүний эд бужигнадаг бар цэнгэний газрууд их байдаг. Одоо залуучууд ихээр цугладаг, жуулчид ихээр цугладаг. За шулуухан хэлэхэд бол шүний амьдрал байдаг газар. Энэ гудамд байна. Тэгээд манай бичлэгийг болохоор 35-45 насныхыг үздэг юм бэлээ. Монгол про найзуудтай хэлэхэд энэ газар бол багшийн дээд шүү. Биш ээ, хүүхдийн зул шүү. Хүүхдийн зул андуурч. Багшийн дээд чинь түрүүнийх байсан. Өртөө хэсэг нь. Энэ бол хүүхдийн зул шүү. Гадаад орныг монгол хүний нүд харна гэдэг чинь айгүй өөр зүйл байт юм байл ч тийм. Монгол хүн эзэж нэг гадаад юмыг нэг энэ ийм гоё гадаад зүйл байна гэж боддгоо юм байл ч тийм. Заавал нэг их оронтойгоо харьцуулж боддог тийм. Нэг зүгээр нэг моолоор ингээ хөтөж дагуулсан явж байгаа. Яаш манайхаар ихтлгүүр байна маш. Аа жоох л том юм байт. Тэр их орноос ер нь юм болгоныг их орноос нь жоох мяа шүү. Ягс чаас зүгээр том болохоос шүү. Манай ихтэл. Энэгээр бол байхгүй юм байхгүй гэж хэлэхэд бол яг болохоор тийм газар идэж уух газар, бар цэнгэний газар, караоке, тоглоомын газар бүгд байдаг. Тэгээд энэ их октод юунд ингэж зогсно вэ гэхээр шүү дээ. Зүгээр юуны бар байдаг. Одоо Японд бас юуны гэр бүлгүүчүүд, синглчүүд ихтэй. Тэгэхээр одоо эрчүүд маань ихэвчлэн ийм нөгөө октодтой бар хамт арх ууд суудаг тийм газар байдаг. Тэрний сурталчилгааг ингээд барьцсан. Хамтдаа ингээд арх уудаг тийм газрын сурталчилгааг барьцсан. Үгүй бол бас өөр төрлийн газрууд байдаг. Одоо юу ч үгүй гоо сайхан ч юм уу те.
Тэгээ яг энүүгээр явхаар тийм цагуурын тайзан дээр алхаад тийм од болцсон юм шиг үзэгчтэй гэдэг байгаа биз. За. Боситаста. За. Энүүгээр одоо надад бол юу байхгүй. Бичиг болж байгаа азар байхгүй болохоор. Энийг голоор ингээд гоё энэ цагаан зураасан дагуу хөндлөн алхъя. За маш их хүнтэй болохоор намайг хахгүй ч би дараа шүү. Тэгээд өнөөдөр бол 2 сарын 10-ны өдөр цаг агарын байдал одоогоор 12 градус байгаа шүү. Та бүхэн бас сонирхож магадгүй. Тэгээд би яг юу асуух гээд байгаа вэ гэхээр хүмүүсээс асуулт асууна гэж хэлсэн байгаа шүү дээ. Би бол Японыг бол хизээч муулахгүй дандаа багтана. Гэхдээ та бүхэн Японд амьдардаг монголчуудаас асуух юм бол бити ирээрээ мөнгө хураана гэж байхгүй. Хэцүү эштэй л гэж хэлэх байх. Тэгээд за миний үзэл бодлоод ирээрээ гэж байгаа. Японд монголчуудын дийлэнхийн үзэл бодлоод димитээ яах нүдэ гэж байгаа. Тэгэхээр энд байгаа гадаад хүмүүс амьдардаг болон аялахаар ирсэн хүмүүс Японы талаар юу гэж хэлэх нь вэ? Японы талаар муу зүйл хэлэх нь үгүй юу гэдгийг сонсох байгаа юм аа. Тэгээд надад одоо юу хэрэгтэй байна? Зураглаач хэрэгтэй байна. Би ингээд шууд камертайгаа ингээд асуухаар жоохон сонирн байна. Тэгээд зураглаач хийчихээр бороод би цалин өгөөт ч юм уу. Тим хүн байна уу харъя. За. Камерамен олдгоо дээ. Тэгэхээр одоо байгаад байлтай биш. Шууд өөрөө селфи стик барьж байгаа хүмүүсээс асуулт асуугаад явчихъя да. It's a simple question. Okay. So my question is there anything you don't like about Japan? I don't like about Japan. Yeah. About Japan. Is there anything you don't like about Japan? Yes. What is this? Japan is too polite. Too polite? Too polite, I think. Too polite? Yes, too polite. It's not a bad thing. And sometimes it's awkward. Awkward. Too polite? Yeah. Sometimes it's awkward. Yes, it's hard to explain in English exactly, but yeah. Okay. Yes, and too polite becomes sometimes awkward. Yes. Thank you. What's your name? My name is Shota. Shoulder. You? My name is Bayar. Bayar. Yeah. Okay, nice to meet you. За ингээд энэ юунаас хүмүүсээс асууч. Би тэгээд 06 дээр бичгээ зур аргагүй байгаа. Юу хийж байгаа үед юугаа селфиний гараа тэгээд илүү white харагдахын тулд тэгээд жоохон нэгтрэл муутай байвал өршөөгөөрэй. Тэгээд хэлсэнчлээ 5,000 subscribe хүрэх юм бол би шинэ камер мик авч дууд өндөр чанартай бичлэг үзүүлэхээр байгаа шүү. За дараагийн hello guys. Can I make an interview? No? Okay. Okay, it's okay. Excuse me, guys. Sorry for bothering you. I'm making a little survey about Japan, and so could you guys can answer one question? Yeah. There's just one question. Yeah. Is there anything you don't like about Japan? No. No? We love Japan. everything. Where are you guys from? Israel. Israel. It's our first day here, so. So are you guys traveling here? Yeah. How many days? We're here for 3 weeks. 3 weeks? Yeah. Okay. This is the first day. First day? Okay, that's why you guys don't answer this question. Okay, thank you very much. This is for you guys for answering. This is for you. Thank you. Thank you guys. Have a nice trip. За. Израилаас ирсэн хоёр хос байж тарлаа. Анх ирж байгаа хүмүүст бол мэдээж за Японд амьдардаг хүмүүсийн дунд ийм үг байд юм аа. Япон бол аялахад хамгийн төгс ороо, ажиллахад хамгийн муу ороо гэдэг тийм үг байд юм аа гадаад хүмүүсийн хэлсэн.
Excuse me, sir. Are you traveling here? So I'm making small throughway above Japan. Can I ask one question? No? Okay, thank you. Excuse me, guys. Are you guys traveling here in Japan? And so I'm making a small throughway above Japan. Could you answer just one question? So is there anything you don't like about Japan? No, absolutely not. I love it here. Nothing. Nothing. Okay, where are you guys from? New Jersey. New Jersey. New Jersey, America. Yeah. Same? I am from Sasebo. Different state? Sasebo. Kyushu. Kyushu. Are you Japanese? Yeah. Nihongo skoshi ne. Kyushu. Nozakashi desu. Gomenasai. Nihon, there is nothing I don't like. Like it tremendously. Okay, everything is excellent. Thank you very much. Thank you. За ингээд жуулчдын хувьд тэгээ саяны бас юуны Японд бас өөр газар амьдардаг залуугийн хувьд бол Япон маш гоё газар гэж хэллээ. За нэг бас Японы эвгүй газар. Саяныхаа гудмаас ингээд нэг гудмын наан байдаг. Японд саяхнаас хавлаад сарын өмнөөс хавлаад нөгөө биеийн үнэлэлтийг хуулиар хориотой байдаг. Тэгээд бие үнэлсэн хүмүүс нь шийтгүүлдэг байсан бол одооноос хавлаад ийм үйлчлэгийг авсан хүмүүс өөрсдөө бас шийтгүүлдэг болсон. Тэгэхээр бол хоёр талдаа хохиролтой болсон учраас энэ хэсгээр ингээд цагдаа нар болон хууль хяналтын байгууллагынхаа байгаа. Одоо би энэ цагдаагийнхны араас явъя. Тэнд ингээд одоо бүсгүйчүүд энэ хоёр бүсгүй болвол энд ажил хийж байгаа. Хамаагүй бас царайг нь удаан гаргаад яах вэ? Сайхан юм хийж байгаа биш. За тэгээд ийм үйлчлэг хэрвээ манай монголчууд, залуучууд сонирхох юм болвол бас хуулийн хүрээнд ял шийтгэл авах юутай нөхцөлтэй шүү. Тийм учраас болгоомжтой битгий ийм газраар үйлчлүүлж ирээрээ гэж зөвлөө. За энэ барилгын нэг давхарт нь билүү дээ. Манай монгол хүүхдүүдийн одоо элит билүү. Тэмдэртэй хэлний сургууль байдгийн. Тэгэхээр намайг үзэж байгаа эцэг эхчүүд байх юм бол хүүхэд нь одоо миний одоогийн бичлэг хийж байгаа гоё сайхан элдвэмтэй газартай ойрхон байдгийн шүү. Хүүхдүүд рүүгээ бас залгаад сайн уу юу хийж ийн гэж асууж байгаарэ. Одоо би нэг хүнээс асуугаад сүүлийн хүнээс асуугаад дуусгая гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ хамт сүүлчийн хүмүүнийг маань энэ бичлэгээр олъё. Сая би ерөнхийдөө Европчуудаас асуусан. За ингээд нөгөө цагдаа патролууд байна. Хамгаалагч нар одоо нэг жоохон тийм Аз маягийн тийм хүмүүс байна уу? Сольцээ одоо юу ч юм Таиланд юм уу? Солонгос. Excuse me, guys. I'm making a small throughway. So if you answer my question, I will give you a small gift. It's a simple question about Japan. Okay. So where is from? Oh, YouTube. Yeah, it's a YouTube. And so, where are you from? 私の中国人です。中国人. Yeah. Okay. She's from China. Yeah. It's a simple question. Is there anything you don't like about Japan? I don't like. Yeah. I can't throw the trash. You know. Huh? The trash. Trash. Yeah. The trash. You can yeah. throw trash on the street. Yeah, I cannot. Yeah, there is no trash bin. Yeah. Trash bin. Yeah. In the street. Okay, thank you so much. Yeah. That's the question. That's it. Thank you. ありがとうございます。 Bye bye. Have a nice trip. Сая нар жаргаснаас хойшоо 5 цагаас хойш 10 цаг өнгөртөл нийтдээ 5 цагийн хугацаанд бичлэгээ шийдлээ. Олон жил тууштай
YouTube хийж байгаа залуустаа мундаг байна гэж хэлье. Бас амаргүй даваа байна шүү. Хэрвээ танд Японтой холбоотой дургүй зүйл байдаг бол яг саяны миний асуусан хүмүүстэй адилхан зүйл комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Тэгээд дараагийн 7 хоногийн бичлэгээрээ уулзцаая. Бүгдээрээ арх биш, гац дамдаа биш, сүүгээ уцаагаарай. Subscribe дараарай.